Тэгэхээр биднэрт бол хамгийн чухал юм энэ итгэл үнэмшил гэдэг зүйл байгаамаа. Тийм учраас ямар цогтоо юу яагараа за яг асуултанд хариулах тийм дэггүн байж үгэн дээр үг аваад үгээ хэлээрээ, бачаргал дараа үгээ хэлээрээ, сандгаа дараа үгээ хэлээрээ. Тэгэхгүй бол хэдүүлээ нэг юм яасан ч яах вэ гэдэг байдлаар юмд хандаа яваад тахаар сүлдээ энэ ард түмнээ хямраагаад. Тийм учраас энэ төр улсын тухайд нэг жоохон тэрнийг хэрүүл зодооно мартаад гид хаашаа ямар ч байсан сэтгэл гаргахыг би та бүхнээс хүсэж байна. За ганц төмөр дараа хэлэхэд дэгийн тухай хууль, улсын их хурлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, улсын их хурлын хяналт шалгалтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт 3 хуулийн нэмэлт өөрчлөлт явж байгаа. Их хурлын тамгын газрын дараагаас ажлын хэсэг байгуулад бүх байнгын ороодуудын ахлах зөвлөх болоод референдумыг оролцуулсан ажлын хэсэг ажиллаад нэлээд суусан байгаа. Нэлээд бооцсон байгаа. Ер нь яг сая ер нь өргөн барий гэсэн хаврын чуулгыг эхлээд арай амжсангүй бас одоо ингээд асуудал үүсээд тэр шинэ их хурлын дарга томилогдоод бас одоо сан солилцож байгаад ер нь бол энэ 3 хуулийг өргөн барихад ер нь бэлэн болж байгаа. Тэгэхээр бас гишүүд нам өвсөл бүлгээрээ бас энэ 3 хуультай холбогдуулж санал явнуудаа өгөхөд бас бэлдэж байгаарэ. Тэр дэргүү одоо бас нам өвслийн бүлгээс одоо хамтарсан ажлын хэсэг гараад ингээд явахаас хойш саналуудаа бол ер нь бол бэлдэж байгаарэ гэдэг хэлээ.